Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Дөвдөгөн channel тавтай морил. За өнөөдөр бичлэгээр болохоор бүгдээрээ Blackpink-ийн гişүүдийн талаар ярилцсан шүү дээ. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр болохоор Blackpink-ийн амжилт, Blackpink яаж үүссэн бэ гэдэг талаар нь ярилцсанаа. За Blackpink болохоор 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Бумбая болон YSL хэмээн хоёр дугаараа дебютээхэд байсан. Тэгээд Blackpink-ийн пиндом нэр буюу одоо юм дэмжигчдийн нэрийг болохоор Blink гэдэг. За Blink гэдэг нь болохоор Blackpink гэдэг үгийг товчилсон гэж нь бол хүмүүс их ярьдаг. Гэхдээ англиас монгол руу орчуулах юм бол анивчих гэсэн үг. Тэгээд Blackpink-ийн хамгийн анхны альбом цаг нь болохоор Square One гэдэг ийм альбом байсан юм байна. Тэгээд 2018 оны 10 сарын 23 буюу дебют хийснээсээ хойш 2 сар 15 оны дараа Америкийн нэгдсэн улсад байдаг Interscope Records гэдэг ийм студитэй албаасны гэрээг байгуулж байжээ. Тэгээд одоо Interscope Records гэдэг газар дээр тааш дээр нь бол дуугаа бичүүлээд дуунуудаа гаргаад явсан гэсэн үг. Тэгээд Blackpink маань болохоор YG Dynamite гарсан 2 дахь охидын хамтлаг. За эхний охидын хамтлаг нь болохоор 21 гэдэг юм бас ийм дөрвөн гишүүнтэй хамтлаг байсан. Тэгээд Blackpink маань болохоор анх Pink Punk гэдэг нэрээр 9 гишүүнтэй дебют хийх байсан. Харин эрүүл мэндийн шалтгаан одоо яг өөрийн шалтгаанаас болоод 5 гишүүн YG Dynamite гараад тэгээд Jisoo, Jennie, Lisa Rose гэсэн 4 гишүүний бүрэлдэхүүнтэй Blackpink гэдэг нэрээр дебют хийхэд болжээ. Тэгээд яг энэ 5 гарсан гишүүдээс яг нэгийг дурдах юм бол та бүхний одоо сайн мэдэх одоогийн Idol гэдэг хамтлагийн гишүүн энэ гишүүн маань байгаа. За тэгээд Blackpink гэдэг үгийг ер нь бол тайлбарлах юм бол Black гэдэг нь хүчирхэг, эр зоригтой, чадварлаг ийм сүр жавхлантай гэсэн үг. Зарим Pink гэдэг нь болохоор өхөөрдөм, эмгтээлэг, охинлог гэдэг яг нэг иймэрхүү утгатай нэр байх нэ. За тэгээд та нар ер нь яг яагаад Blackpink одоо ийм алдартай болж байгаа гэж үзэж байна уу? Одоо ер нь ингээд K-pop ертөнцид амар юм амжилтуудыг авчирсан зүгээр тэгээд нэг хамтлаг 2016 онд дебют хийсэн чинь одоо 2025 хүртэл ингээд 9 жил амар юм хит болоод ягаад ингэсэн бэ гэж та нар бодож байна уу? Яг энэний утсыг бол би 4 ийм шалтгаанаар тайлбарлая гэж бодсон. За ихэд нь болохоор амьд дуулал маш сайнтай. За амьд дуулал гэдэг нь юу вэ гэхээр өөрийнхөө хоолойгоо дуулах. Тэгээд зарим K-pop хамтлаг болохоор аутын амберс дуулдаг гэх юм уу? Яг энэ юу үг гэхээр арын одоо ая байгаа штэ аян дээр нь өөрийнх нь хоолой явж идэг. Тэгэхээр ингээд тэр K-pop аялал дуулахгүй байлаа гэж байгаа цаанаас нь ингээд аян дээр нь ингээд дуулна гэсэн үг. Тэгэхээр тэр хүн зөв ам байраад амаа хөдөлгөж дуулж байна л гэсэн үг. Тэгээд яг Blackpink бол ерөөсөө ингэдэггүй яг хаяада амар юм шалтгааны улмаас ингээд ам барьж дуулдаг байх. Гэтэ ер нь бол ам барьж дуулаханд ховор харагддаг. Энэ бол нэгдүгээр шалтгаан. Үнэхээр сайн ингээд амьд дуулалтай амар сайн дуулдаг. Тэгээд дараагийн шалтгаан буюу 2 дахь одоо юм шалтгаан нь болохоор бүзгийн дэглэлт маш сайн. Одоо жишээ нь ингээд Blackpink-ийн бүзгийн дэглэлтүүдийг бол ингээд маш алдартай хүмүүс бол зохиодог амар тийм мундаг хүмүүс бол зохиодог. Хандсаа мэдэх байх. Тэгээд Blackpink-ийн ер нь бол дуунууд гэж гаршин даруйдаа соолооч байсан хамтлагийн дууж ирсэн цаашаа гарнаад ингээд шууд алдартай болоод явдаг. Тэгээ энэний учир нь юу гэхээр тэр ер нь бол маш ийм сэтгэлээ гаргаж хийж байгаа. Тэгээд ер нь бол энерги одоо өөрийнхөө сэтгэлийг маш гээд тэрэндээ зориулж хийдэг учраас би ер нь бол хит болоо. Тэгээ бас хүмүүсийн одоо ингээд хүмүүс таалагдах энгийн хөдөлгөөнөөр тийм гоё бүжгүүдийг зохиодог байх гэж би боддог. Жишээ нь ингээд Shutdown, Pink Venom, Bumbayah, Zuzuzu гэх ингээд амар олон дуутай чтэй. Яг баг бүх дууных нь ингээд нэг зохион хэсгийн бүжиглгээд энэ Blackpink-ийн тэр дуу байна гээл тэгээд ингээд ер нь бол таагаад явцаар тийм учраас ер нь бол Blackpink бас бүжгийн дэглэлтээрээ бас амар алдартай болсон юм болов уу гэж боддог.
За дөрөвдөх нь болохоор биш гурав дахь нь болохоор бүгдээрээ маш сайн хэлтэй. Одоо бүгдээрээ англиар сайн ярьдаг, солонгосоор сайн ярьдаг. Тэгээд японоор пенүүдтэйг ойлгоцдог, хятадаар пенүүдтэйг ойлгоцдог. Тэгээд ганц хоёр гишүүд нь францаар ярьдаг гэл амар юм олон сайн хэлнүүдтэй. Гэхдээ англиар бол яг дөрүүлээ бол маш сайн ярьдаг бол биш. Жисүү маань болохоор нэг юм яг амар сайн ойлгодог. Гэхдээ ярихаасаа ичдэг. Ягаад гэвэл ингээд ярихаараа ингээд дуудлага нь би амар муу дуудлагатай энэ төр гэж яхаа ичдэг гэж ер нь бол хүмүүс ярьдаг. Угаасаа ч өөрөө гээд нөө нэг одоо нэвтрүүлгүүдэд ороод тэгээ ингээд хөтлөөгч ингээд юм асуухад жоохон ойлгохгүй байгаа юм шиг байдаг. Гэтэ чисүү бол одоо ингээд англи хэлээ сураад явж байгаа. Удахгүй маш сайн англи хэлтэй бодох байх. За тэгээд сүүлийн шалтгаан буюу дөрөв дэх шалтгаан маань болохоор бүгдээрээ л ийм амар ийм байгалаас натурал гоо сайхантай бүгдээрээ амар хөөрхөн тэгээд бүгдээрээ бас амар сайхан сэтгэлтэй ингээл хүмүүс ингээд бэлэг өгөөд явж байхад бүгдийг ингээс баярлалаа гэж авч идэг. Гэхдээ ингээд одоо ингээд зүгээр ингээд airport-оос буугаад онгоцны бодлоосоо буугаад ингээд алхах штеп. Тэгэхээр мэдээж ингээд бие хамгаалагчтай нь ингээд тэднийг ингээд хамгаалаа явж байгаа. Яг тэр үед бол нөгөө нэг YG Entertainment-аас ингээд пенүүдээс бэлэг авч болохгүй гэдэг нэг юм хэр зарлсан байдаг хгүй юу. Гэтэ яг тэрийг нь юу зөрчөөд Blackpink маань ингээд пенүүдийнхаа сэтгэлийг нь бодоод бэлэг аваад яваад байдаг. Гэтэ яг энэ нь яг өөрсдийнх нь хувьд YG Entertainment-аас өгсөн даалгавар яг дүрмээ зөрчиж байгаа ч гэсэн нэг бодлын пенүүдийг гэсэн сэтгэлтэй амар юм хөөрхөн хүмүүс юм шиг санагддаг. Тэгээд яг энэ дөрвөн шалтгааны улмаас Blackpink бол маш алдартай болсон байх. Тэгээд яг энэ дөрвөн шалтгааны улмаас ингээд Blackpink алдартай болох уу гэвэл боломжтой. Гэтэ бүр яг энэ дөрвөөр тулгуурлаад болно гэвэл бас сайн мэдэхгүй. Яг ер нь энэ дөрв маань дөрүүлээ л нэг юм амар алдартай брэндүүдийг ийм нүүр царайгаар ажилдаг шүү дээ. Тэгээд яг тийм учраас яг тэр яг брендинг пенүүд нь бас ингээд Blackpink-ийг дэмжээ. Тэгээд Blackpink-ийг улам л ингээд пен нөөнийг дэмжээд тэгээд Blackpink-ийг улам л алдартай болгоод байдаг байх гэж боддог. Тэгээд Lisa гэхэд Bulgari, Celine ингээд ийм хоёр брендийн нүүр царай эндээс илүү ингээд амар олон нүүр царай байгаа. Тэгээд Jennie болохоор Chanel, Adidas гэх хоёр брендийн нүүр царай. Lisa болохоор Dior, Alo гэдэг ийм хоёр брендийн нүүр царай. Rose болохоор Puma тэгээд Yves Saint Laurent гэдэг хоёр брендийн нүүр царайгаар ажиллагаа. За тэгээд одоо бүгдээрээ Blackpink-ийн амжилтуудын талаар яриад явъя. Тэгээд Blackpink-ийн дүү гэдэг ийм дуу байдаг шүү дээ. Энэ гаргасан. Тэгээд энд болохоор энэ бол K-pop ертөнцид 24 цагийн дотор хамгийн хүлээлт авсан дуугаас гадна K-pop ертөнцид хамгийн хурдан 1 тэрбум үзэлт авсан охтын хамтлагийн дуу юм аа. Тэгээд Blackpink болохоор 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Coachella гэдэг том тайзан дээр гарсан. Яг тэр үед бол Blackpink бол яг охтын хамтлаг дундаа хамгийн түрүүлж Coachella тайзан дээр гарсан охтын хамтлаг болжээ. За тэгээд Blackpink маань болохоор маш олон ингээд аппликейшн, дууны аппликейшн ийм social платформуд дээр өөрсдийн гэсэн ийм хаягтай. Тэгээд би болохоор TikTok, Instagram, YouTube-ийн followers-ыг энэ бичсэн байна. TikTok дээр болохоор 51.2 сая followersтай, Instagram дээр 58.6 сая followersтай, YouTube дээр 99.5 сая subscribersтай байх нэ. Тэгээд YouTube дээр 99.5 сая subscribersтай гэхлээр удахгүй 100 сая subscribers хүрэх гэж байгаа юм байна. Та нарт бас миний сувгуудыг subscribe дараарай. Тэгээд Blackpink-ийн бүх дууг Teddy гэдэг ийм мундаг зохиосон байдаг. Тэгээд ер нь бол Blackpink-ийн дуусан бүх дуунууд л ингээд нэг юм нэг сонсоод чихэн ингээд шууд наалцчихдаг штеп.
жишээ нь ингээд Бумбая бас дүү тэгээд at it is your last тэгээд Pink Venom Shutdown энтергээл амар олон дуун Ice Cream энтергээл тий. Бас энэ бүх дуун л ингээд олон сонсоод байхад ерөөсөө өөдөө нэг юм гоё дуунуудтай нэг юм гоё гуйныгийн ч юм уу яг тийм дуунууд нь хүртэл нэг олон сонсоод байхад юм өөдөө гоё дуунуудтай учраас ер нь Blackpink бас алдартай байдгийн болов уу гэж би бас бодож байна. Тэгээд бидний сүүлийн ярих сэдв юу вэ гэхээр Jump гэдэг сүүл гаргасан дууны талаар ярих гэж байна. Гэтэ энэ бол ер нь бол гараад удсан байгаа. Гэтэ би яг энэ талаар ярмаар байсан учраас энэ биччихлээ. За тэгээд энэ бол энэ дууны талаар жоохон хэсгийг ярив. За Jump дуу болохоор green screen буюу юм ногоон дэлгэц ашигласан. Ногоон дэлгэц гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхлээр одоо ногоон дэлгэцийг арт ирсэн шүү дээ. Тэгээд тэрийгээ дараа нь компьютер график дээр эдитлэхдээ дууныхаа нөгөө нэг music video гэсэн үг шүү дээ. Яг тэрийг эдитлэхдээ нөгөө AI-аар ийм гоё ногоон дэлгэцийнхаа яг тэр орчинг нь ногоон дэлгэцийг AI-аар ингээд солиод жишээ нь нөгөө нэг Blackpink-ийн Jumping music video бүр амар нөгөө нэг юм тархин хуваагдаад нэг юм чихмөл рүү ороод нэг юм тийм амар music стендтэй шүү дээ. Яг тэрийг болохоор ногоон дэлгэцээр хийсэн бас нэсмэсэд идэг. Тэгээд энийг болохоор пэнүүд нь ер нь Blackpink-ийн яг тэр дууг тэр яг music видеог нь үзсэн хүмүүс юу гэсэн бэ гэхлээр Blackpink ямар залхуу юм бэ? Яг анх бид нэр бүр Blackpink одоо дэлбэрэл тийм тэнгэр дээр одоо явж байгаа стенүүдээ шууд ингээс амар авдаг байсан. Яагаад одоо ингэж байгаа юм болоо гэж амар жоохон хейт авч исэн. За гэхдээ яг миний бодлоор бол Blackpink амар comeback амар гоёор хийж байгаа шиг санагдсан. Тэгээд яг Blackpink-ийн яг Jump гэдэг нөгөө дууг нь зохиосон болохоор ийм зохиолч байхгүй. Тэгээд энэ хүн болохоор амар бас ийм олон алдартай хамтлаг, алдартай дуучдын нөгөө нэг music видеог нь бичсэн ийм хүн байдаг. Тэгээд энэ хүн болохоор угаасаа л өөрөө нэг юм гоё сонирхолтой, ийм гоё чанартай гэх юм уу. Зүгээр л нэг юм амар бусдаасаа онцлогтой ийм music видеонуудыг хийдэг хүн. Яг тийм болоод нэг юм яг иймэрхүү сонирхолтой music видеог бичсэн болов гэж би бас бодож байна. Тийм учраас яг энэ дуу гараад удсан ч гэсэн дахид бити хейчгээсэй гэж хүсэж байна. Тэгээд одоо болохоор одоо ганц юмыг яриа. Тэгээд аялын тоглогчдын үеэр Rose болохоор нэг бүжгээ сайн бэлдээгүй тэгээд бас хүмүүсээс нь хейт авсан. Тэгээд нэг аялын тоглолтынхаа үеэр бусдаас нэг юм зүүрч бүжиглээдсэн өөр хэсэг бүжиглээд тэгээ ингээд яана гэж ингээд бос руугаа амар хараад тэгээ ингээд бас зүгээр гэж ингээд амар өөртөө ихэд байжсэн. Тэгээд амар хөөрхөн энэ гэж ярьлаа. Тэгээд энийг бас пэнүүд нь жоохон ойлгохгүй байсан юм шиг үлээ. Зүгээр л Rose ядарч болно хүн болгон төгс байна гэж байхгүй шүү дээ. Зүгээр л нэг юм ганц алдаанаас болоод Rose-ийг хейтлээд байх алба байхгүй гэж би бол тэр үеэр бол бодсон. Тэгээд энэ сэдвийг бол ингээд дуусгая. Тэгээд яг энэ сэдвийн яг энэ бичлэгний дараахан бол Rose Instagram дээрээ нэг стори хийсэн. Тэр болохоор яг ямар стори байсан бэ гэвэл бүжийнхаа дэглэгчтэй хаанд нэг юм юу байсан. Нүний би ингээд бүжгээд авчиж байгаа шүү ингээд би тайзан дээр гарахаас өмнө ингээд нэг арт юу бах та тайзны арт нэг бүжгээд авчиж байгаа гэд би ингээд бүжгээд авчихсан шүү гэд ийм стори хийсэн байсан. Тэр нь маш хөөрхөн санагдсан. Тэгээд дээрээс нь нэг аялын тоглолтынхоо үеэр ясахгүй нөгөө нэг зү гэдэг үү шүү дээ. Тэрийг ингээд дуулаад бүжгэлж байхад нөгөө гурав нь Lisa, Jisoo, Rose гурав ингээд бүжгэлж исэн. Яг тэр үеэр Jennie ингээд зүгээр зогсоцсохгүй. Тэгээд Rose ингээд хараад are you okay гэж ингэсэн чинь ингээд Jennie ингээд амар хөөрхөн юмэгээд тэгээд тэр үеэр хүмүүс Jennie-гийн би нүцтэй юм уу ямар залхуу юм бэ? Бусдаас онцгойхгүй үзэж байгаа юм уу энэ төр гэж амар жоохон бас дахиад хээжлсэн. Гэтэ энэ үеэр бас ерөөсөө Jennie залхуураагүй бас би энэ өвдөөгүй байсныхоо би энэ өвдсөн байж магадгүй. Гэтэ энэ үеэр бол тайлбар хэлгээд Blackpink-ийн Jennie маань
яг тэр нүуний микрофон болохгүй тэгээ нүунийг яг жийсэн хүмүүднийхээ карманд микрофоныхоо нүунийг юу гэдүүлсэн тийм нэг юм хар юм байдаг та ийм тэр юм ингээ хийчихсэхгүй тэгсэн чинь нүуний тэрээс талаад тэгээд танад тэрийг ингээд ойртуулад харах юм бол ер нь ингээд салсан байсан харагдаж байгаа ингээ YouTube, TikTok энэ дээр бас ингээд бас томруулаад өгч юм билээ. Яг тэрийг харах юм бол салаад яг тэрийг нүунийг яг яцаад нийлүүлчихэд янзлчаад тэгээд яг янзлж дуусчаад буцаа нөгөө нэг веб хэсэг рүү орсон. Энийг бас ер нь бол пэнүүд маань зөв ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд энэ хүрээд Blackpink-ийн маань бичлэг өндөрлөлтөө. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Тэгээд дараагийн бичлэгээр ямар бичлэг үзмээр байгаагаа доор комментод бичээд өгөөрэй. Subscribe болон лайк дараарай. Баяртай.